сайн бацгаана уу. Өдрийн хичээлээр iPhone ringtone буюу утасны хонх хэрхэн хялбараар хийгдэх үзье. Яг ер нь бол одоо iPhone ringtone гэдэг янз бүрийн програмууд байдаг л да. Үндсэндээ iPhone өөр дээрээ суулгасан суулгадаг аппликейшн байдаг, компьютерээр суулгаад хийдэг одоо янз бүрийн програм байдаг. Тэгээ яг iTunes ашиглаад хийхээр илүү хялбар байдаг. Янз бүрийн багаж програмаар мөргөө. Тэгэхээр за эхлээд яг дуугаа сонгоно л да. Миний хувьд болохоор за give me track за энэ дууг сонгоод за энэ дуугаа сонгоод маус хоёрын дараад тэгээ get info. За тэгээд options руу ороод за энэ одоо ер нь програм дээр бол 40 секунд байдаг. Энэ дээр бол яг 40 секунд дээр энэ одоо боломжтой байдаг л да. Хэмжээ. За тэгээд ихтэй дуугаа сонсоод яг аль хэсгээс эхлэх үү гэдгээ сонгож байна. Миний өдрөө сонсч үзсэн байгаа. 17 секундаас эхлээд за тэгээд 17 40 секунд гэдэг маань 50 даа гэсэн үг. За тэгээд 50 за ингээд 17 секундаас эхлээд 57 дууснасаа. За ингээд охиод авчихна. За тэгээд нөгөө тун дээр очиод маусерын дараад Grit AAC version. За энэ дараа хэрэгтэй. За ингэсний дараагаар доор нь одоо ингээд 40 секунд ингээд гараад ирж байна. За энэ дээрээ одоо энэ дуугаа явах хэрэгтэй. Дэлгэцэн дээр чиж байгаа хэрэгтэй энэ дуугаа. За тэгээд буцаагаад нөгөө дуу дээдх дуугаа маань явуучих. Буцаагаад энэ хугацааг нь бүлэж хэрэгтэй. За тэгээд энээс энийг бас уучлах хэрэгтэй. За тэгээд энийхээ одоо дууны өгтгөл маань M4A гэж энэ дотор M4 тэгээд R гэсэн ийм өгтөлтөөр ороод харуулах хэрэгтэй. Yes гэдэг. За ингээд эрэг тэмдэгтэн болж байгаа. За тэгээд бэлэг болсон үг яах вэ гэхээр яах хэрэгтэй. Item руу оруулах хэрэгтэй дээ. За энд ингээд харуулъя. Энэ дуугаа ингээд ширээд оруулах хэрэгтэй. За одоо энэ рүү хонхоогоор үзье. За нөгөө дуу маань ороод ирсэн байна. Би урднаас энийг үүсгэсэн шиг харж давхар авч байна. За ингээд одоо дууг оруулах та. Ингээд iPhone руу ороод